За бидэнд хамгийн түрүүнд 4 өндөг хэрэгтэй. $150 г сүү, 50 г сахар, 5-7 г давс, 180 г хөрөнгө, $450 г гурилаа нэмээ удаа. За би гурилынхаа хувьд хурхын 2 дугаар гурил хэрглэж байна. Зураг бол ерөөдөө хэлцгаа болно. За эхний хэлцгаа бол бааз зэргийн гурил нэмж болно. За зурагч машин мөн ашиглаж болохоос гадна гараараа зурж болно. За одоо үүн дээрээс өрөөний хэмтэй 160 г-аас л баг багаар нэмээд байна. За ингээд ерөнхий зураг маань нийлчихлээ. Тэгэхээр одоо энэ зурага 20-30 минут амарч агаад ирээд баг зургийн нухалтыг чинь 1-2 минутын нухалт байхад л болно.
хэвлэхээс өмнө 1-2 цаг хөргөчөнд хийн шүү. Тэр болвол их чухал алхам. Учир нь их нэлцгай зурм учраас баг зэргийн бичүүлж өгөх хэрэгтэй. Тэгчиж хэдүүлээ хэвлэлтэй. Ингээд зурмгаа баг зэрэг нухчихлаа. Одоо үүнийг хөргөчөндөө хийгээд цаг орчим орхичихъя. За ингээд зурм маань маш сайхан хөргөчөнд амарчихсан. Одоо үүнийг хэвлээд хөөлгөж чинь. Хөрөнгөдөө ойролцоогоор 100 г хэмжээтэй бөөрийг хийлээд тавьчихлаа. Би өөрийнхөө нөгөө жигнэлтийн тавцангаа хэрэглэхээр манай жигнэлтийн тавцан их намхан байхгүй юу? Тэгэхээр дотор нь хөөлгөхөөр зуурмгаа бүтээх арга олдохгүй. Тэгэхээр би ингэчлээ. Одоо үнийгээ би зүгээр ингээд даавуугаар бүтээгээд тэр чигтэн хэмжээг нь 3 дахин нэмэгдэл хөөлгөөд орчихноо. Одоо өндөгний шараар өнгөлгөө хийгээд энэ хооронд шарх шүгэгээ 200 хэмд халааж байгаа. Тэгээд гүнжтийн өр жоохон цацчихъя. Гүнжт. Хоёр талаас нь 200 хэмд 25 минут тавьчихлаа. За ингээд одоо харж байгаад гаргачихнаа. За ингээд бүрийн талх маань бэлэн болсон. Маш гоё зөөлхөн сан байгаа. Одоо бараг халуунаар байна. Энэ халуунаар нь хуваагаад харуулъя. Уур гарч иж штэ. Тийм гоё зөөлхөн. Аманд ороод тайлсан. Их сайхан амттай талах болсон байна. Ингээд бүгдээрээ бичлэгийг минь эхнээс нь дуустал нь үзээд дагаа тэгээрээ найз нөхдөдөө хуваалцаарай. Манай үргэлж дэмжлэгт та бүхэндээ бас их баярлж явлаа шүү. Тэгээд өөрсдөө хийсэн бүрийн талхны зураг, бүрийн хаан зургийг бичлэгийн манд орос үлдээгээрэй. Ингээ баярлалаа.